Энэ журам 2017 оны 7 сарын 4-ний засгийн газрын тогтоолоор батлагдсан ба тус журмын 5 дахь хавсралтыг үндэслэн Ахмад Настанд энэ төлбөрийн картыг олгохдоо иргэний үнэлгээний хуулбар болоод цахим төлбөрийн картны үн тушаасан баримтыг хавсарган харьяа дүүрэг болон аймгийнхаа халамж үйлчилгээний хэлтэст хандаж өргөдөл гаргаснаар тухайн цахим төлбөрийн карт авах эрхтэй болно. Хөржийн бэрхшээлтэй иргэний хувьд бол мөн адилхан иргэний үнэлэх болоод цахим картны төлбөр шилжүүлсэн баримтыг хавсаргаад мөн харьяа аймаг болон дүүргийн эмнэлэг магадлалын хөдөлмөрийн комиссоор магадлагдсан эрүүл мэндийн магадлалынхаа хуулбарыг хавсарган хүсэлт гаргаснаар халамж үйлчилгээний хэлтсээс картаа захиалан авах боломжтой.